Энэ архитектурын асуудал Монголын их том асуудал болчиход байгаа юм аа. Тэгээд энэ архины эмчилгээний асуудал, албатан эмчилгээний асуудал их ноцтой асуудал байгаа. Дорнод аймагт нэг архины албатан эмчилгээ бий. Өвөр ханган аймагт нэг сарын өмнө нэг бага хэмжээний албатан эмчилгээ төв байгуулагдсан. Баян хонгор аймагт энэ намар орох гэж байгаа. Тэгэд энэ бүх үйл ажиллагаанууд яг л энэ архинаас хамааралтай хүмүүс тэр хүмүүсийн эргэн тойрон зовж байгаа энэ хүмүүсийн зовлон шаналлыг багасгах донтолтын нэмжлэх зорилгоор яваад. За төрөөс бол одоо яг энэ рүү мөнгө чиглүүлээ тавиад ингээд явж байгаа болцоог ойлгож байна. Төсөв хүндэрсэн тодтгол хийж байгааг ойлгож байна. Тэгвэл архитан согтуурахтаа тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан гэд засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар нэг ийм сан байгаа. Яг өнөөгийн байдлаар үлдэгдэл нь 19.2 тэрбум төгрөг байна. Энэ юусоо төртөө хамааралгүй мөнгө шүү дээ. Энэ архи согтууруулах хундаа үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд маань литр тутмаас нь хэдүүлээ 80 төгрөг илүү өгөөд ингэж хоримтлагдсаар байгаа төрөөс ямар ч хамааралгүй тэр санд хоримтлагдсан мөнгө байгаа. Тэгээ энэ мөнгийг уг нь энэ жил энэ Мантийн одоо олон жил болж байгаа согтуур мансуурах донтой өвчтнийг албатан эмчлэг албатан хөдөлмөрлөлтөх төв барилга баш асар их муудсан, эм тариагүй. Нин ялангуяа Монгол улсад өнөөдөр энэ мансууруулах хөдөлсөн хамааралтай хүнийг албатаж эмчилдэг ямар ч төв бүдийд бүтц алга байна. Энд зориулъя гэсэн чинь төсөв хэлцэх үеэр эн чинь төртөө ямар ч хамаагүй мөнгө байж штэ гэсээр багтал 1 тэрбум төгрөгөөр зарцуулалтыг хязгаарлалцсан. Уг нь энэ мөнгийг энэ Манти албатан эмчилгээн дээр нэг шин төв бариад яг энэ согтуур болон мансууруулах донтой өвчтнийг албатан эмчилгээнд зарцуулчмаар байгаа юм аа. Тэгээд энэ хязгаарлалт маань энэ тодтгол дээр яг хэвээрээ байгаа юу? Энэ тэртээ тэргүй төрийн мөнгө биш. Аж ахуйн нэгжүүдэд санд хоримтлагддаг мөнгийг зориултын дагуу зарцуулах ямар нэг боломж болцоо байна уу? Энэ дээр ямар төлөвлөгөө байна вэ гэсэн ийм асуулт. За, ажлын хэсгийн 3 номерын микрофон Алтан гэрэл сайдын гишүүний асуултанд хариулъя. Сангийн ам санжаад орж за гишүүний асуултанд хариулъя. Тэгээ архитан согтууртаа тэмцэх сангийн хувьд бол улсын цэцгийн санхүүжилтээс гэхээсээ илүү өөрийн орлогоор гэх юм уу нөгөө ногдолцсон орлоготой байгаад байгаа учраас за тодорхой хэлэх юм бол согтууруулах ундааны литр тутамд бол тодорхой тарифаар бол хөрөнгө хөрөмтлөгдөж байгаа. За хөрөнгийн хэмжээ бол сар болгон бол дунджаар бол нэг 700 орчим сая төгрөг бол орж ирж байгаа. За бид бол санд бол хуваарлаа явж байгаа. За нөгөө талдаа бол та энэнийг яаж зарцуулах вэ гэдэг асуулт асууж байна. За бид нөгөө зарцуултыг нэмэе гэхлээр энэ нэг талдаа бол одоо өөрөө их усвэртэй орлоготой юм шиг боловч нөгөө талдаа нөгөө нийт зарлагын хэмжээнд орж явчихад байгаа. Тэгэхээр бид бол энэ сангийн зарлагыг нэмэгдүүлэх юм бол нэгдсэн засгийн нийт зарлага бас өөрөө нэмэгдэх болчоод тэгээд одоо зарлага нэмэгдүүлэх төр очиж гачаад одоогийн энэ тодглоор бол бид бол зөвхөн 3 янзын зарлыг бол нэмж оруулж ирсэн байгаа. За үүнд бол энэ архитан согтуурахтай тэмцэх сангийн зардал бол орж ирээгүй. Эрхчлөлийн төсвийг бол одоо бид 7 сарын 25-наас бол хилцэж эхлээд за тэгээд 9 сарын 1-нд бол улсын хурлд бол загварын дагуу өргөн мэдүүлэхээр байгаа. За энэ үедээ бол энэ сангийн зарцуултыг өөрийн одоо өмнөх жилүүдэд хоримтлагдсан орлогын хүрээнд бол бас нэмэгдүүлэх талаар бас зохих арга хэмжээг одоо төсвийн тухайн үеийнхэн ерхийлэн загч яамтай нь бол ярьж хагаад тухайн үед нь ярьж хагаад бас оруулж ирээд яа гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. Баярлалаа. За би нэг асуулт асууя. Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал байж байна. Санжаад орж энэ жил одоо улс орон даяар их хуурайшилтай, зуншлаг муутай юм байна. Аймагуудад одоо олон газруудад төмөртэй байна. Энэ үед одоо төсвийн тодтгол нэрээр энэ онцгой байдлын ерөнхий газар, онцгой байдлын албаныхны одоо үйл ажиллагааны зардал дээр та бүхэн яаж хандж байгаа вэ? Төсөв санхүү зардлыг одоо хасж гин үү? Нэмэгдүүлж байгаа юм байна уу? Энэ алба агчид одоо үйл ажиллагаа хэвээ явуулах нөхцөл байдлаар хангагдсан уу? Одоо Монгол улсын газар нутаг байгалийн баялаг шатж байхад одоо бас төсөөр дутаж болохгүй хаа. Энэ дээр одоо бас яаж мэдрэмжтэй хандж байгаа вэ? Бүгдийг одоо тэгштэд хасчихж байгаа юу буюу? Энэ дээр эхлээд онцгой байдлын ерөнхий газрын ариун буян дарга нэг ер нь нэг энэ
төмөртэй талаар мэдээлэл өгөөч. Хичнээн газар нутаг дээр төмрийн нөхцөл байдал байна. Хичнээн албаагт ажиллаж байна. Нөхцөл байдал ямар шуухан байна. Тэгээд энэ тал дээр төсөв санхүү нь ямар байгаа гэдэг тал дээр нэг санжаас дараа нь хариулчихна үз. За ажлын хэсгийн 4 дахь микрофоныг өгье. Онцгой байдлын ерөнхий газрын дарга генерал Ариун буян дарга хариулнаа. За та бүхнийхээ өдрийн амгалан айлтгая. Байнгын орны даргын асуултанд хариулъя. За өнөөдөр бол улсын хэмжээнд нэг төмөртэй байгаа. 2025 он гарсаар нийт 144 удаагийн ой 2-ын төмөр бүртгэгдсэн. Энэ төмөрийн дийлэнх нь буюу 30% нь бол Сэлэнг аймгийн бут нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байгаамаа. Тэгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ойн төмрийн хувьд бол 75%-аар, за хээрийн төмрийн хувьд за 17 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Нийт дүнгээрээ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 50%-аар өссөн үзүүлэлт байна. За энэ ой 2-ын гал төмөрт учирсан байдлаар 68300 орчим га ойн талбай, за хээрийн 570 орчим мянган га талбай өртсөн. За өртсөн байдлаар 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн ийм мэдээлэл байна. За төмөр унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагаас давхарцсан тоогоор бол 2900 гаруй албан хаагч, мөн хөлийн цэрэг, цагдаа, зэвсэг түчин, за орон нутгийн мэрэгжлийн анги буюу иргэд гээд 4500 гаруй хүн, нийт 7700 гаруй хүн, 1200 гаруй автомашин, 3 нислэг тэрэгтэйгээр үйл ажиллагаа явууллаа. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Сэлэнг аймгийн Хөдөр суманд нэг төмрийг унтраахаар ажиллаж байна. За 3 төмөр буюу Мандал сум, Хөдөр сум, Алтан болгоны төмөр бол цормонд орсон. Тухайн төмрийн унтраахаар онцгой байдлын байгууллагаас 430 албан хаагч, 30 автомашин, орон нутгийн ард иргэд 110 хүнтэй ингээд ажиллаж байна. За онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар бас улсын анхаарсаар ирсэн. Тэгэхдээ бидний хувьд бас үнэхээр бас хэрэгцээ шаардлага бол бий. Энэ орон нутагт энэ хуурайшилт ихтэй хүн хүчээ төвлөрүүлж ажиллахад зайлшгүй нийслэл, бусад говийн аймаг, зүүн бүсийн аймагуудын хүч хэрэгслийг бүгдийг нь татж оролцуулж байгаа. Тэгэхээр цаашдаа бол үе шаттайгаар энэ хүн хүчний тоог нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх асуудал чухал. Сангийн амтаа бид бол ярьсан. Тэгээд төр засгийн бодлого хэрэгжиж байгаа, бүсээ чангалах, төрийн хэмнэлтийн энэ горим мөрдөгж байгаа учраас 9%-аар оронтойгоо зохицуулах, бууруулах. Гэхдээ эндээ бол аль болохоор гал унтраах анги салбарын хүрээнд биш, дунд түвшний мэрэгжилтэнгүүдийн хүрээнд дотооддоо зохицуулт хийх замаар ингээд өөрчлөхөөр ингээд урьдчилсан байдлаар ярьсан байгаа. За ажлын хэсгийн 3 номерын микрофон Санжаад орж. За сангийн ам Санжаад орж. За байнгын орны даргын асуултанд хариулъя. За онцгой байдлын байгууллагаас бол 2025 оны төсвийн тодголоор бол 26.8 тэрбум төгрөг буурсан байна. За үүнээс бол дийлэх нь бол энэ төрийн албаагчдын оронтой 9% боруулахтай холбоотой юм зардал орж ирсэн байна. За онцгой байдлын байгууллагын ер нь энэ хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын авч хэрэгжүүлэх стратеги, за энэ бүх асуудлуудыг бол сангийн яамнууд бол маш сайн ойлгож байгаа. За Монгол Улсын шадар сайд Амар сайхан сайдаас бол бидэнд бас энэ тал дээр бол хамтран ажиллах албан бичиг бол ирсэн байгаа. Онцгой байдлын байгууллагад сангийн яамнууд бол ажиллаад эхэлсэн байгаа эх жилийн төсвүүдээр. За тэгэхээр бол хэрэгцээ шаардлагыг бол эхний ээлжинд бол бид нар судалж үзэхэд бол оронтой бол дахиад 8000 орчмоор нэмэгдэх шаардлагатай. За мөн стратеги өөрчлөлтсөн энэ дагуу бол бид техник тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай гэсэн байдлаар бол эхний тооцоо